Сайн байцгаана уу? Сургууль цэцэрлэгийн Баян Оц зөвлбөрийн дунд бүлгийн багш Наран Цэцэг байна. Ингээд сургуулийн өмнөх боловсролын шинжлэх хөтөлбөрийн хүрээнд зохиогдож байгаа нэг ажил бол чанга уншлахын арга зүй гэсэн үйл ажиллагаа байгаа. За үүнийхэн хүрээнд ангийнхаа хүрээнд үлгэрч гэр бүл гэсэн үйл ажиллагааг бол бүтэн хичээлийн жилийн туршид явууллаа. За үүний хүрээнд бол дунд бүлэгт унших номын жагсаалтыг бол гаргасан байгаа. За энэ номын жагсаалтан дээр дунд бүлгийн хүүхдүүд маань унших ном, зохиолыг бол судлан гаргаад за тэгээд үүнийхэн хүрээнд хэрэглэтгүүнүүд, ном гарын авлагыг бол бэлдэн бүх номынхон болон баяжуулан тохижуулсан байгаа. За энэ үүнийхэн хүрээнд чанга уншлагынхаа төлөвлөгөө гаргаад за төлөвлөгөөнийхэн дагуу эцэгийнхаа бас хуваарийг гаргасан байгаа. Үүнд болохоор эцэгхүүдэд дунд бүлэгт ямар ном зохиолтой танилцах вэ гэсэн хуваарийг гаргаад эцэгхүүдэд танилцуулаад за үүнийхэн хүрээнд эцэгхүүдээ ангид унших зохиолынхон нэрсүүдийн жагсаалтыг гаргаад хуваарийг гаргаад за тэгээд чанга уншлагыг бол багш бол 7 хоногт 2 дахь 4 дахь өдөр бол чанга уншлагаа хийн. 1 дахь 3 дахь 5 дахьд бол эцэгхүүд маань ангид номын цагаар эсвэл хөгжөөн бясах цагаар бол ажлаа зохицуулан орж ирж уншдаг байгаа. За үүний хүрээнд бол эцэгхүүд маань ном уншлагаа бол ангид хийж байна. За эцэгхүүд орж ирж уншихын нэг давуу тал бол эцэгхүүд энэ үйл ажиллагаатай бол сайн танилцах, хүүхдүүд бол номыг бол шимтэн сонсох. За тэгээ номынхон дагуу зураг зурах, үйл явдлын зурах, мөн хэл яриа нь бас хөгжих гэсэн олон давуу талууд бол ажиглагдж байна. За ингээ анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.